нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг тойрсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нэвтрүүлгээс хар хайрцаг. Оройн төргийн үзэгчдээ хар хайрцаг нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаараар гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулгын онцлог заалтууд болон гэр бүл хүүхдийн шүүхийн талаар хууль зүйн ухааны доктор Амар санаатай ярилцгаулна. Хар хайрцаг. За юуны өмнө бид бүгдийн урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн явдал танд маш баярлалаа. Хоёулаа өнөөдрийнхөө нэвтрүүлгээр гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулга мөн бас гэр бүл хүүхдийн шүүхийн талаар 3 дугаарт нь гэр бүлийн хөгжлийг дэмжих одоо хөтөлбөр гэх үү, хууль гэх үү энэ одоо зүйлийн талаар ингээд 3 байгаад үзэгчдтэй мэдээлэл өгөөд ингээд ярилцлага хүргэх болно. За тэгэхээр хамгийн эхний сэдэв бол гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулга. Гэр бүлийн тухай хуулийн одоо одоогийн байгаа хүчин төгөлдөр байгаа хууль нь бол 99 оны хууль юм билээ тийм ээ. Тэгэхээр 99 оноос хойш одоо нийтдээ 27 жилийн хугацаанд манай нийгэм бол өөрчлөгдсөн байх ёстой. Түүнтэй адилхан одоо манай нийгмийн одоо анхдагч бүтэц болсон энэ гэр бүлийн хоорондын харилцаа бас их хөгжсөн байх, өөрчлөгдсөн байх. Тэгэхээр яг энэ хуулиар дамжуулж, энэ шинжилсэн хариулгаар дамжуулж өнөөгийн нийгэмд манд тулгамдаад байгаа ямар асуудлуудыг шийдэх гэж ийм хуулийг санаачилж оруулж ирээд байгаа юм байна. Та энэ тал дээр манай үзэгчдэд мэдээлэл өгөөч. За баярлалаа. Гэр бүлийн тухай хууль буюу гэр бүлийн харилцааг зохицуулж байгаа энэ хууль маань иргэний эрх зүй ялангуяа тийм ээ. Хоёр эрх зүй бас хамгийн чухал хуулиудын нэг байдаг. Тэгээд энэ шинжилсэн хариулгын өрөөнд бол гэр бүлийн харилцаа, за нөгөө төрөнгийн байдал, хүүхдийн эрхийн асуудал, тийм ээ, гэр бүлийн гишүүдийн эрхийн асуудал бол нэлээд ийм сүүлийн үеэд өөрчлөлтүүд гарч байгаа учраас айшгүй одоо шинжилтөнд хариулах хэрэгтэй болж байгаа. Дээрээс нь одоо Монгол улсаас мөн утгагүй одоо гэр бүл хүүхдийн шүүх байгуулагдах шийдвэр гарчаад ингэ явж байгаа учраас энэ хүрээнд бол гэр бүлийн тухай хууль маань шинжилтөнд хариулах хэрэгтэй зүй хэрэгэ гэж үзэж байгаа. За энэ хуулиар бас хамгийн гол одоо шинжил зохицуулсан зүйлүүдийг дурдах юм бол нэгдүгээр энэ гэр бүлийн харилцаа буюу гэр бүлийн бүртгэлгүй хэсгээс шалтгаалсан гэр бүлийн гишүүдийн тэр хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийн одоо төрөнгийн эрхийн асуудлууд шүүхийн практикад бас нэлээд юм маргаан дагуулдаг. За бүртгэлтэй гэр бүл бүртгэлгүйгээр одоо гэр бүлийн хэм маягийг хадгалаад амьдарч байгаа хосууд одоо хамтын амьдралаа дуусгахад гэр бүлийн дундын төрөнг за бий болгосон хөрөнгүүдээ хуваахтай холбоотой асуудал. За үүнийг дагаад нөгөө хүүхдийн эрх ашиг бас энд зөрчигдөж байгаа асуудлууд байдаг. За үүнээс улбалаад мөн гэр бүл доторх хүүхдийн одоо төрөнгийн эрхийн асуудлуудыг илүү тодтогдох шаардлагууд гарч байгаа. Гэр бүлийн гишүүний хуваар бол хүүхэд бол эцэг их өвөө эмээ хин нэгнээс одоо өв хөрөнгө хүлээж авах, бэлгэнд авах гэдэг өөрийн гэсэн хөрөнгүүдтэй болдог. Түүнийг нь хамгаалах тогтолцоо бол илүү найруулчилж өгч байгаа. За мөн хүүхдтэй холбоотойгоор үржилттэй асуудал байгаа тийм ээ. Үржилтэйг бол захиргааны байгууллага шийддэг гэсэн бол цаашдаа ер нь бол энэ шүүх үржилтийг одоо шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ нь нөгөө хүүхдийн эрхийг хамгаалахад илүү чухал үр нөлөөтэй юм байна гэж үзэгдэж байгаа. За мөн энэ дээр бас гэрэлтийн гэрээний асуудлыг илүү найруулчилж өгсөн. За иргэний хуулинд бол гэрэлтийн гэрээг байгуулж болох талаар төрөнгийн шинжтэй тийм ээ харилцаагаа одоо гэрээгээр буюу хилцэл хийж болохоор зохицуулсан боловч илүү гэр бүлийн тухай хуулийн дээр тусгаалan гэдэг гэрэлтийн гэрээний агуулгыг бас тодорхойлсон. За гэрэлтийн гэрээний ач холбогдлыг илүү гэр бүлийн гишүүдэд ойлгуулах. За дараа нь гэр бүлийн гишүүд гэр бүлийн харилцаагаа дуусгар болгох үед одоо шүүхээр гарах маргаан тийм үнийг илүү их одоо маргаанаас зайлсхийх боломжуудыг бас бий болгож байгаа. Ийм агуулга. За мөн нөгөө удмын сан тийм ээ. Цус ойртолт гэж ярьдаг. Удмын сангийн хамгаалалттай холбоотой улсын хурлын бас тогтоол гарсан байдаг. Удмын санг хамгаалалттай холбоотой одоо орчин үеийн техник, технологи, шинжилгээ ухааны албадуудыг ашиглаж одоо энэ удмын сангийн тогтолцоо бий болгох ёстой гэсэн засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд манайх бол бас зөвхөн хамтаа орны учраас бас онцгойлон энэ дээр одоо ДНК-гийн шинжилгээ хийх энэ эрх зүйн орчныг бас бүрдүүлээд. Гэхдээ энийг бол одоохондоо нөгөө шууд хэрэгжих боломж нь жоохон ховор учраас бас талуудын одоо хүссэн тохиолдолд одоо ДНК-гийн шинжилгээ заавал биш тийм ээ. Эдгээр асуудлуудыг бас нэлээд тодтогч өгсөн одоо гол өөрчлөлтүүдийг дуртахад бол юм байна. Одоогийн байдлаар бол
би санджаалтай бие гэрэлтэй батлуулж хахад эрүүл мэндийн шинжилгээ өгж исэн. Тэгээд дээрээс нь сэтгэл зүйн бас нэг шинжилгээ бас өгөх шаардлагатай болж байгаа. Гэхдээ одоо нэмээд магадгүй гэрлэлтийн гэрээг нөхцөлт байдлаар мөн дээрээс нь удмын сангийн одоо шинжилгээ нөхцөлт байдлаар оруулж ирж байгаа юм байна гэж ойлголоо тийм ээ. Илүү боловсронгуй болгоод явжлах шиг байна. Бас нэг энэний одоо гэр бүлийн тухай хууль гэдээ ярихаар хүн болгон бараг л нэг саллтын тухай байнга л асуудаг. За энэ дээр ингэвэл яах вэ, тэгвэл яах вэ гэсэн асуултууд их байна л да. Одоо жишээ нь сүүлийн үед та хэрвээ анзаарсан бол Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч юм уу дарга нь манай Баянзүрх дүүрэгт салалт хамгийн өндөр байна гэж ярьж байгаа л бас нэг жишээ гаргаад татчихсан шүү дээ. Тэгэхээр одоо энэтэй холбоотой харилцааг чинь энэ хуулиар яаж хийж байгаа вэ? Одоо эхнэр нөхөр хоорондоо зээлийн харилцаанд орсон юм шиг болцсон байсан шүү дээ. Та санаж байна уу? Тэр жишээг. Тэгэхээр энэ дээр ямар одоо шинэ механизмуудыг оруулж ирж байгаа юм бэ? Яг хөө гэрүүлийн харилцаа бол нөгөө талуудын сайн дурын үндсэн дээр ингээд гэрүүлээ батлуулж тийм ээ амьдралаа эхлүүлж байгаа. Энэ нь бол сайн дурын үндсэнтэй. За түрүүн дээр гэрэлтийн гэрээнээс эхлээд явах юм бол гэрэлтийн гэрээг бол сайн дурын үндсэн дээр бас байгуулна. Гэхдээ гэрэлтийн гэрээ бол талуудын нөгөө гэрэлтийн эд хөрөнгийн асуудлыг зохицуулж байгаа тийм ээ. Гэрлэхээс өмнө ямар хөрөнгөтэй байсан юм? Гэрэлсний дараа ямар хөрөнгөтэй болсон юм? Хинийний зохицуулах юм? Тэгээ ямар хариуцлага үлдээх юм? Гэрүүл цуслагдахад бол бид нэр хөрөнгөө яаж хуваарлах юм? Гэрүүлийн гишүүдийн дотор гэрүүлийн дундын хөрөнгөөс гадна гэрүүлийн гишүүдэд хойрт хөрөнгө гэсэн бас нэг ойлголт байдаг. Энэ нь бол нөгөө гэрлэхээс өмнө бий болсон хөрөнгүүд за өвлөж авсан, бэлгэнд авсан юм хөрөнгүүдийг хэлж байгаа. Гэрлснээс хойш буюу одоо хамтын хүчин чармаалт хувь нэмрээ оруулж бий болгосон хөрөнгө бол гэрүүлийн дундын хөрөнгө гэж байгаа. Эдгээр хөрөнгүүдийнхээ асуудлыг магадгүй маргаан гарах үед одоо хэрхэн яаж зохицуулах вэ? Хэрхэн яаж удирдах вэ? Тэ энэ асуудлыг бол гэрэлтийн гэрээгээр зөвшөөрж байгаа. Энэ дээр бас нэг жишээ хэлэхэд одоо манайханд бас илбэг тохиолддог гэрэлтэд батлуулахгүй ингээ амьдраад байдаг. Гэрэлтийн бүртгүүлэхгүйгээр. За гисэн мөртлөө бол яг ингээд хүүхэд гаргаад гэрүүлийн хэлбэрийг агуулад амьдраад байдаг. Гэтэл дундаасаа ингээ хөрөнгө бий болгоод амьдраад байдаг. Гэтэл энэ дараа нөгөө гэрүүлээ тэр харилцаагаа дуусгар болох үед нөгөө маргаан урч эхэлнэ. За нөгөө хөрөнгө нь хэний нэр дээр байсан бэ? Эндээс хэдэн жил амьдэрсэн бэ? Гэтэл энэ чинь нөгөө дундын хөрөнгөнд тооцохдохгүй хойд хөрөнгөнд тооцогдоод эхлэхлээр хин нь одоо жишээлбэл энэ хөрөнгөнд хувь нэмрээ хэдэн хэмжээгээр оруулсан бэ гэдгийг нотолж байж тэр хөрөнгөөгөө авдаг. Тэгэхээр баталгаатай байх тохиолдолд ингэж явж байгаа. Тэгтэл гэрэлтийн гэрээгээр бид нар баталгаатай ч гэсэн хинэгнийхээ нэр дээр одоо орон сууцныхаа нэрийг шилжүүлээгүй зөвхөн нөхрийнх нэр дээр орон сууц нь байж байгаа гэж бодоход гэрэл туслахаас өмнө нөгөө эхнэрийн нэр орон сууцн дээр байхгүй байхад тэр орон сууцаа гэрэлтэд туслуулахаас ч өмнө юм уу бусдад шилжүүлчихдэг тийм ээ. Ингээд нөгөө хохирог магадлаад учраас гэрэлтийн гэрээн дээр үнийгээ тусгах юм бол улсын бүртгэлд энэ гэрэлтийн гэрээ бүртгүүлээд тэгээд энэ нь бас нөгөө тэр нэр нь байгаа этгээд бол сайн дураараа зарцуулах юм боломжгүй болох. Ийм зүйлүүдээс хамгаалж үзэж байгаа. Гэтэ гол юм гэрэлтийн гэрээ бол ингээд 92 оноос хойш одоо монголчууд бол үд хэрэг өмчлөх хэрэгтэй болсон. Үүнээс одоо үүдээд бас өмчтэй болж эхэлж байна тийм ээ. Сүүлийн юмтай холбоотой маргаануудыг шийдэх боломжтой юм аа. Гэр бүл туслуулахтай холбоотой асуудал бол яг хөө манайд статистик харахаар 16 мянган хосоос 4 гэдэг юм одоо 4 хосын нэг нь гэр бүлээ туслуулж байна гэдэг энэ статистикийг бас холбоотой байгууллагууд гаргаад байгаа. Тэгээ энэ бол мэдээж энийг бууруулах гол юм нь бол уг нь эвдрүүлэн зуршлах тогтолцоо дагнсан шүүхийн тийм ээ мэргэжлийн шүүхийн эвлэрэн зуршлах ажиллагаа за мөн тэгээ талуудын тэр нөхцөл байдлыг тогтоох илүү шүүхийн санаачлагтай ийм ажиллагаануудыг хийгдэж байж энэ бас бол буурах магадлалтай байгаа. За мэдээд нөгөө талдаа хууль зүйн хувьд бол юм. За нөгөө талдаа нөгөө эдийн засгийн асуудал байгаа бах тийм ээ. Хөшүүргүүдийг нь бид нэр бас нэлээд ингэж одоо суулгаж өгөх хэрэгтэй. Жишээлбэл гэрүүлээ цуслуулахад хүрэж байгаа шалтгаануудыг судлаад үзэхэд нөгөө таарамжгүй харьцаа. За тэгээд нөгөө гэрүүлээс гадуурх харилцаа эдийн засгийн асуудал гэдэг ийм ирэмбээр одоо санал өгдөг. Судалгаанд хамрагддаг байгаа. Тэгээ энийг шийдэх асуудал бол мэдээж эрх зүйн орчинд дагнсан шүүхийн асуудал. Одоо бид нар бас энэ өнөөдөр сэдвэрс яригдсан тийм ээ. Мэргэжлийн илүү шүүхүүд яваад гол юм нөгөө эвлэрэн зуршлах тогтолцоо маань бас одоо төвлөлөн төдийлөн бас үр дүнтэй байж чадахгүй байна. Эвлэрүүлэн зурчлаа шүүхэд одоо гэрүүлээ цуслуулахад эвлэрүүлэн зуршлаа заавал ордог. Гэтэл энэ айлтаад 80 орчим хувь нас амжилтгүй болоод байна. Гэт. За тэгтэл шүүхийн талаар нь бол яг 20 дугаар хэсгээр бүр ингээд наривчилж тухайлчилж байлаа яри. Гэхдээ одоо яг энэ гэр бүлийн одоо тухайн хуулийн шинжилсэн хариулга дээр
орсон байгаа бас нэг сонирхолтой хэдийн юмнууд байна л да. Одоо та бас сая дурдаад өнгөрлөө. Одоо чинь ингээд хамтран амьдрагч гэдэг одоо энэ статусын тухай. Энийг одоо шинжилсэн хариулт оруулж өгч байгаа гэж ойлгож байгаа тийм ээ. Энийг одоо адилтгсан байдлаар одоо гэрлэлтэй өөр батлуулсан хэмжээний одоо хуулийн зохицуулт оруулаад тэрэн дээр нь хоёр тал одоо хоорондоо одоо юу гэдэг чинь тий харилцаагаа дуусгар болгоход тэрнгний харилцаан дээрээс нь бас ингээд орж зохицуулт хийж байгаа гэж ойлгож байгаа. Тийм. За энийг тодтогохоор одоо практикт нэг зовлон тохиолдоод байгаа юм юу гэхээр яг таны төрөний хэлсэн шиг ингээд гэрлэлтэй улсын бүртгүүлж албан ёсоор одоо батлуулахгүйгээр амьдрж байгаа асуудал нилээдгүй байна. Хүүхэд гараад. Ингээд энэ харилцаагаа дуусгах гэхлээр хэрвээ за батлуулсан бол тэр гэрлэлнээс хойш бий болсон бүх хөрөнгө болоо тэнцүү хувааж авах. Үндсэн суурь зарчим тийм шүү дээ тийм. Ихнэр нь одоо юу гэдгийг хүүхдээ хараад гэртээ байж идэг. Нөхөр нь ажил хийгээд хөрөнгө бий болгосон. Тэгэх юм бол энэ ихнэр нөхөр хүүхэд гурвын дундын хөрөнгө. Тэнцүү авах боломжтой. Гэтэл батлуулаагүй тохиолдолд энэ нь нөгөө тэр хөрөнгийг авахд хинэн илүү хувь нэмрээ оруулсан бай гэдгийг нотлоод дундын хөрөнгө гэдгээр ингээд хуваахолж байгаа. Гэтэл энэ харилцаа гэрүүлийн шинжилгээний хариулга, хуулийн шинжилгээний хариулга дээр гэрлэлтэй адилхан харилцаа гэсэн нэг юм харилцааг бол шинээр оруулж өгсөн. Энийг юу гэж ойлгох вэ гэхээр тэр хамтын амьдрал буюу хамтран амьдрагчийн хууль ёсоор шууд хүлээн зөвшөөрөд байгаа агуулга бол ерөөсөө байхгүй. Гол юм нь юу гэхээр адилтгаж үзэх гэдэг нь зөвхөн саяны тохиолдол буюу хамтын амьдралаа дуусгах үед тэр хөрөнгөө хуваахт нь л гэрүүлийн хуулисны гэрүүлэлтэд адилтгаж үзээд тэнцүү байх боломжийг нь олгож өгч байгаа. За энэ бол олон улсын туршлагууд байна. Одоо де факто харилцаа гэж яриад байгаа. Ямар нэгэн шалтгаанаар гэрэлтэй бас батлуулаагүй цаг хугацааны зай ингээ орон зай үүссэн байж болно. Гэхдээ энэ нь цаанаа нөгөө өмчлөх эрхийн өмчлөх эрхийг одоо тэгш шударгаар олж авахтай холбоотой харилцаа учраас үүнийг нь хамгаалж байгаа. Энэ дээр бас хязгаарлалтууд тавьж өгсөн. Жишээлх юм бол энэ гэрэлтэй адилтхан харилцаа шүүхөр хүлээн зөвшөөрөглөө гэж ботход бие биенээ тэжээнд итгэх үүрэг бол хүлээхгүй. Гэрэлтэй хуулиасаар батлуулсан бол бие биенээ тэжээнд итгэх үүрэгтэй. Нөгөө талаас өвзөлгөмжлөлийн эрх зүй харилцаа үүсв. Аль нэг нь нас орлаа гэж ботход одоо хуулисны гэр бүл байлаа гэж ботход аль нэг нь нас ороход нэгдүгээр ирэмбэнд түүний хуулисны эхнэр нөхөр хүүхдүүд нэгдүгээр ирэмбэнд өвзөлгөмжлөлт эрх үүсдэг. Саяны тохиолдолд бол тэр эрх нь үүсэхгүй. Шинжилгээний хариулгаар тэгж үсэхгүй гэж байна. Тэгэхээр энэ нөгөө талаараа хуулисны гэрлэлтийг дэмжиж байгаа хэлбэр. Хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь хуулисны гэрэлттэй гэрэлтэй адилтгах харилцааг хууль зүйн үр дагаврынх нь хувьд бол яг адилтгаж үзэх боломжгүй гэж харж байгаа. За түрүүнийхээ хоёул нэг Баян зүрх төвгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын тэр төлөөлөгчийн жишээн дээр дахиад ярихад одоо тэр чинь нөгөө тэр жишээнээр бол гардаг л да. Одоо тэр нөхөр нь өөр нэг эмэгтэй дурлаад тэгээд салхаар болчлоо гэж ярьдаг. Тэнгүүт нөгөө талд мэдээж ихэнх олон жишээн дээр бол юу гэж гардаг вэ? Сэтгэл санааны одоо нөхөр нь одоо олон нийтийн хэлээр бол араа нь тавьсан тохиолдолд эхнэр юм уу одоо хамтран амьдрагч нь сэтгэл санааны хувьд одоо осолд орсон та дүүцгүйц бүх одоо ясан хугарсантай дүүцгүйц сэтгэл санааны хохирол амсдгаа гэсэн одоо ийм одоо зөвлөд байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энийг одоо тооцож тодорхойлж гаргаж байгаа ийм механизм энэ шинэ одоо шинжилсэн хариулга дээр орж байгаа юу? Энийг яаж зохицуулсан байгаа вэ? Сэтгэл санааны хохирол гэдэг тал дээр. Яг энэ бол олон улсад бол тогтцсон ийм жишээ шүү дээ. Уг нь бол манад бол одоо жоохон шин юм шиг ингээ яригадаад бас нийгмээр ингээ талцаад маргаан үсгээл яваад байдаг. Эрх зүйн өндөр үрцэн улс орнуудад бол энэ бол зөв бус юм аа. Тийм учраас үүнд ямар нэгэн хариуцлага бол хэрэгтэй гэж үздэг. Бүр ялангуяа одоо 50 хэдэн он, 40 хэдэн он, 60, 70 он хүртэл за хамгийн сүүлийнх нь одоо бүр 2000 он хүртэл бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж гэж байсан. Одоо дэлхийн улсуудын туршлага бий. Одоо гэр бүлээс гадуур харилцаанд орсон бол энэ бол эрүүгийн гэмт хэрэг юм аа гэдэг. Тэгээд яг хөө эн чинь нөгөө хүний эрхийн төвөөмөл тунхаглал 1948 онд батлагдаад хүний эрхийн асуудал чинь бол нэлээд ийм өндөр түвшинд ирсэн. Энэ агуулгуудынхаа хүрээнд бол энэ бас өшөө авах хэрэгсэл болчих юм байна. Тэ одоо гадуур харилцаанд санаатаа санамсруу байдлаар оруулаад энэ гэр бүлийн харилцааг илүү их эрүүгийн хариуцлага хүлээх юм болохгүй байна. Тэгээд шийддэг арга нь бол ерөнхийдөө нөгөө хариуцлага бол тэгэхээр энэ гэрлэлт гэдэг бол хилцэн шүү дээ. Талууд бол хилцлийн үндсэн дээр сайн дурын үндсэн дээр хилцэл хийгээд ингээд
Тэгэхээр ямар нэг үүрэг хэрэгтэй. Тэр үүргийнх нь нэг нь бол гэр бүлээ доктортай байлгах, үнэж байх гэсэн. Гэр бүлийн тухай хуулийн дээр бол биедээ үнэж байх гэдэг юм уу? Гэр бүлээ доктортай байлгахтай юм зарчимд. Үүнийгээ зөрчсөн тохиолдолд бол ямар нэг хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ тэр хариуцлага нь бол иргэний эрх зүйн. Иргэний чиглэлийн хариуцлага. Иргэний эрх зүйн хариуцлага бол эдгэрэнгийн шинжтэй байдаг. Тэгэхээр эдгэрэнгийн шинжтэй гэдэг нь таны хэлж байгаа тэр сэтгэл санааны хохирол буюу энэ зүйлийг нэхэмжлэх боломж байна. Шаардаж авах. За манай иргэний эрх зүйн тогтолцоонд бол эдийн бус гим хорыг бол зохицуулж өгсөн. Иргэний хуулийн зохицуулж өгсөн ба эдийн бус гимор буюу тэр сэтгэл санааны нөхцөлсөө эрүүл мэндийн нөхцөлсөө хөлөд нөхөн төлөвлөж. За бид нар бол нөгөө гэмтрийн улмаас сэтгцэн зүсэрсэн хохирлыг тийм ээ одоо бас тооцоод аргачлал гаргаад ингэж явж байгаа туршлага шийдсэн. Тэгэхээр энэ маань ер нь бол шинэ хуулинд бол буруутай этгээдээс одоо сэтгэл санааны буюу эдийн бус гимор авчирсан гэж үзээд өөрөө нэг хэмжлэл гаргах шаардах хэрэг гэж ярьдаг. Үнийг бол одоо боломжтой нээж өгсөн. За энэ дээр бас нэг юм яригддаг нөгөө 3 дахь этгээдийг яах вэ гэдээ бас хүрээг өргөжүүлээд байдаг. Одоо их нэртэйг нөхөртэйг мэдсээр байж энэ харилцаанд ороод байгаа бол тэр нь бол нэгсэнд бас хариуцлага хүлээлгэх үндэслэл болох уу? Олон улсууд бол бас болно гэж үздэг. Манай хуулинд бол одоогоор түүнийг бол харуулж өгөө. Одоо хувийн үед бол би энийг заашгүй байх ёстой гэж бодож байна. За хоёлаа үргэлжлүүлээд энэ хуулийн талаар бол шүүхийн талаар үргэлжлүүлээд ярилцгаулна. За хоёлаа ярьцлынхаа эхний хэсэгт гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээр бол одоо хамтран амьдрагчдын эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа өмнө дээрээс үндэслээд салж байгаа тохиолдолд одоо ямар шинжилсэн одоо механизм өөрчлөлтүүдийг оруулж ирсэн бэ гэдэг тухай бол ярилцлаа. Гэр бүл салалт дээр бидний ярих ёстой дараагийн том сэдэв бол яхарахгүй хүүхдийн эрх хамгааллын асуудал. Тэгэхээр салсан тохиолдолд одоогийн хууль дээр гараад байгаа нэг зүйл нь бол хүүхдийн тэтгэмжийн асуудлууд орхигдсон гэдэг шүүмжлэл бол байсаар ирсэн. Тэгэхээр одоо энэ шинжилсэн хариулга дээр яг энийг яаж зохицуулж өгч байгаа вэ? Мөн дээрээс нь та бас хариулаад өгөөрэй. Хариуцлага дээр нь яг юуг нэмж оруулж ирж байгаа энэ тал дээр та мэдээлж өгч. Тэгээ хүүхдийн нэтгэлгийн хэмжээ бол одоо бас харьцангуй маш хуучирсан баг. Одоо тэгээд тэрийгэ хүртэл төлдөггүй юм тохиолдод. Шинэ төсөл дээр бол хүүхдийн нэтгэлгийг нөгөө тогтоох аргачлал одоо үндсэн зарчмыг бол тухайн хүүхдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн тогтооно. Хоёрдугаар тэтгэгдэл төлөгчийн орлоготой уялдуулна гэсэн том зарчим орсон. За тэгээд энэ аргачлалыг нь бол мэдээж шүүхийн байгууллагаас гаргаад за нөгөө цалин орлогын хэмжээ тэдээс тэд байвал тэд хэмжээгээр өгнө. Тэгэхээр нэгсэндээ ялгамжтай тогтооно гэсэн. Хамгийн энгийн жишээгээр бодоход бид нэр одоо юу гэдгийг тухайн хүүхэд гэр бүл туслахтаас өмнө амьдарч байсан орчин нөхцөл хэрэгцээ шаардлага нь гэр бүл туслахсны дараа буурч болохгүй гэдэг зарчим байхгүй. Тэгэхээр тэр хэмжээгээр нь одоо тэтгэлэг төлөгч түүнийг төлөх ёстой. Энэ нөгөө хэрэгцээ шаардлага нь хүүхдийн өөрийнх нь бол сонголт биш байсан. Тухайн ихнэр нөхрийн одоо тухайн үед амьдарч ах гэр бүлээ туслахгүйгээр амьдарч байх үедээ одоо хүүхдийн төлөө зарцуулж исэн одоо орчин бүрдүүлж исэн хэрэгцээ шаардлагыг нь бол бууруулж болохгүй. Тэгэхээр одоо бол маш бага төлж байгаа ш нь нөгөө амжиргааны бүс нутгийн амжиргааны дуудагчдын 50% гэдэг нэг 200 эдэн мянга 300 эдэн мянга гэдэг ингээд тэрийгэж хүртэл төлдөггүй. Тэгэхээр шинэ хуулийн дээр бол энэний зарчмыг бол нэлээд том одоо эргэлт хийсэн гэж бол харж байна. Тэгэхээр шүүх маань энэ дээр бас нэлээд анхааралтай хандаж за бид нэр хойно нөгөө гэр бүлийн шүүхийн талаар ярина. Тэгэхээр энийг тогтоохдоо нөгөө нөхцөл байдлуудыг яаж тогтоох юм? Эхнэр нь тэтгэдэг төлөвч маань яг эдийн засгийн болон ямар чадамжтай гэдгийг нь харгалзаад үүнийгээр нь тогтоож өгнө. Загтаа магадгүй зөвөр нэг цалингийн орлоготой байх юм бол цалингаас өөр орлоготой орлого байх юм бол 50%-аас нэвтрүүлж болохгүй гэдэг бас юм хязгаарыг тогтоож өгч гинэ. Тэгэхээр энэ бол нэлээд юм чухал хариуцлагын хувьд. Хариуцлагын хувьд бол одоо шүүхийн тэтгэлээ төлөхгүй бол энэ шүүхийн шийдвэр үүсгэх хуультай холбоотой нөгөө тийм нөлөөлийн чанартай арга хэмжээнүүдийг нэлээд авдаг. Гэхдээ одоо хариуцлага гэж ярихад бол бас жоохон хэцүү. Энэ эдийн засгийн чадвартай холбоотой. Одоо хүчин төгөлдөр хуулиар бол баримтлах боломж бол бий. Баримтлах юм арга хэмжээ авах боломж. За мөн гадаад улсад зорчих эрхийг бас хязгаарлах. Ийм боломжуудыг нь бол би хоёрдугаар та шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаатай холбоотой эрүүл бас тийм зохицуулт бий. Тийм шүүхийн шийдвэрийг биелүүлэх байх. За тэгээ хариуцлагын тогтолцоог одоо
үнэхээр одоо энэ тэтгэлэг төлөхгүй асуудал бол бас их нөгөө шууд эдийн засгтай холбоотой зөвхөн монголчуудын бол зовлон биш юм байна гэдгийг бас судалгаагаар харагддсан юм. Гадаад улс орнууд ч гэсэн энэ бол маш их юм асуудалтай агуулдаг. Сүүлд би одоо буруу санааг бол шүүхийн шийдвэр үүсгэх тухай хуулийн шинжилсэн хариулга дээр үнэхээр тэтгэлгээ төлөх боломжгүй тохиолдолд бас төрөөс төлөх юм зохицуултыг оруулсан гэсэн ойлголттой. Гэхдээ одоо хуулийн яам дээр бол өсвөрлөгдөж байгаа гэж ойлгосон. Тэгээд яг эцэстэгдэж өргөн баригдчихсан. Хилцүүлгийн явцад бол тийм яриад. Тэгээд гадаад улс орнуудад бол тийм туршлага байдаг. Одоо юу гэдэг тэтгэлэг төлөгч маань өвчтэй одоо магадгүй үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаанаар төлөх боломжгүй бол тэнд хүүхдийн эрхийн асуудал яригдчихэж байгаа учраас тодорхой цангаас ингээд гаргаад тодорхой шалгуураас төрөөс төлөөд төр буцаагаад авдаг юм тохиолдол. Гэхдээ энийг бол хавтгааруулж болохгүй. Ийм аргаар. Хоёрдугаар бол яг нөгөө ажил жуулчлахтай холбоотой хөдөлмөрийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, хөдөлмөрийн байгууллага тэтгэлдүүлэгчийг ажил зуучлах гэдэг юм уу иймэрхүү зохицуултууд бол бас төлөвлөлтөд орсон байгаа гэж. За энэ дээр дахиад нэмээд асуухад одоо англиар custody гэж яриад байгаа гол одоо асран хамгаалагчийг тогтоох бас нэг асуудал бол гарч ирдэг тийм ээ. Энэ мөн дээрэс нь зарим тохиолдолд одоо орчин үед одоо ингээд эргэн тойронд харж хахад зарим хүмүүс бол co-parenting хийгээд байгаа. Тэгээ одоо хамтран одоо нэгсэн асран хамгаалагчигээ 7 хоногийн тэдэрх өдөр одоо салсан тохиолдол гэсэн үг шүү дээ тийм ээ. Чи одоо хүүхдээ аваад нөгөө бусад өдрүүдэд нь одоо нөгөө тал навдаг. Одоо юм хуваар гаргацсан одоо байж байгаа жишээтэй. Тэгэхээр эдгээр харилцааг энэ шинэ хуулинд оруулж өгсөн байгаа юм эсвэл энийг за та хүмүүс өөрсдөө мэдгээр үлдээсэн үү? Гэхдээ энэ бол яг юу шүү дээ одоо шүүхийн шийдвэр дээр нарийн зааж өгөх ёстой. Уг нь бол хэрхэн яаж уулзах юм? Хэдэн цаг уулзах юм? Хин яг юугаар хариуцах юм? Одоо л бас боломжтой л доо. Одоо ингээд эн чинь заавал уулзуулах үүрэгтэй. Гэтэл яг нэг процессыг нь одоо илүү жоохон хэлбэр болгох. Одоо нэг гэрүүл хүүхдийн шүүх байгуулагдаж байгаа учраас үнийг дагаад гэрүүлийн хэрэг шүүхт энэш тухай хуулийн бас төсөл одоо их хурлаар хилцэгсэн шийдэгдсэн одоо хүлээгдэж байгаа. Тэгэхээр энэ агуулгаараа нөгөө гэрүүлийн шүүх маань яг үйл ажиллагаа нь тогтмол ороод ирэх юм бол үүнийг нь нөгөө илүү шүүхийн шийдвэр дээр нь өргөжүүлж өгөх. Энэ тогтолцоо хэрэгтэй. Тэгэхээр одоо яг яадаг вэ гэхээр уулзуулахгүй байна гэд. Тэгээ уулзъя гэхлээр энэ чинь ахаад нөгөө шүүхийн шийдвэр гаргуулах процесс хүсэлт гаргана ингээ яваад идэг тий. Хэрвээ уулзуулахгүй байх юм бол тэр чинь ахаад хариуцлага хүлээлгэх байна. Тий. Одоо эцэгтэй нь хүүхдийг нь уулзуулахгүй байвал уулзахгүй байгаа этгээдэд бас хариуцлага хүлээлгэх зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх юм хуулийн зохицуултуудыг бас оруулж өгсөн. Тий. Тэгэхээр энэс өөр одоо бас хариуцлуулах боломж нь хомс. Гэхдээ энийг хурдан илүү биелүүлэх нь шаардлагатай нь юу гэхээр тэр эрхийг нь шүүх хилийн санаачлагаараа ойлгомжтой тодорхой гаргаж өгөх хэрэгтэй. Ягаад тэгэхээр одоо бол нөгөө шүүхийн шийдвэр чинь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хэрэгжүүлдэг. Тэгэхээр нөгөөд маань шүүхийн шийдвэр байгууллагад маань хүслээд уулзуулахгүй тэд нар уулзуулах процессыг хийх гэхээр ахаад хүсэлт гаргах гэдэг юм уу. Ийм асуудлууд ярьж байгаа учраас нөгөө шүүхийн процессороо илүү хэлбэрчилж зохицуулах шаардлагууд нь гэрүүлийн хэрэг шүүхийн тухай хуулиндаа оруулаад одоо батлагдаад явах боломжтой харагдаж байгаа. За та бид хоёрын яриан дунд гэр бүлийн одоо хэргийг гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг нэг за хоёр дахь хуулийн тухай нэлээд олон дурдагдлаа. Тэгэхээр хоёлаа энэ гэр бүл хүүхдийн шүүхийн талаар ярьж эхлэе гэж бодож байна. Монголд одоо олон нийтийн хувьд бол тий заавал дахиад нэг шүүх нэмээд дахиад төсөв гаргаад явах хэрэг байна уу гэсэн бас нэг юм хандлага бол гарч илэгдэж байна. Гэхдээ саяны таны ярианаас харж байхад гэр бүл салалт магадгүй гэр бүлийн дотоодын одоо ч гэсэн байгаа харилцааг зохицуулахад ч гэсэндээ яахаарахгүй тусгаалсан мэрэгжлийн гэж хэлэх үү тийм ээ. Яг гэр бүл тэгээ дээрэс нь хүүхдийн эрх хамгааллаар дагнсан ийм одоо шүүгчдийг бэлтгэх. Яг бол нөгөө талд нь угаасаа байдаг шүү дээ. Нөгөө энэ бол гэр бүлийн одоо хэргийг өмгөөлж байгаа маа гэж тусгаалцсан байж байгаа. Заавал яг түүл ягаад шүүх нь байхгүй юм бэ гэж. Тэгэхээр энэ тал дээр та мэдээлэл өгч энэ ямар хэрэгүүдийг шүүх зохицуулах. За тийм шүүхийн тухайлд өөрчлөлт ороод одоо Монгол улс маань гэр бүл хүүхдийн шүүх гэсэн шүүх байгуулах тухай үүнтэй холбоотойгоор одоо гэр бүлийн хэрэг шүүхтийн шийдвэрлэх тухай маргааны шийдвэрлэх тухай хууль одоо улсын хурлд өргөн баригдсан хэлцсэн шийдэлцэн гэж явж байна.
За энэ шүүх яагаад юу байх ёстой юм бэ гэж. За энэ бол бас л нөгөө олон нийтийн дэлхийн туршлага бол аль хэдийн одоо хөгжөөд ирчихсэн. Азад гэх юм бол одоо Японд 49 онд тийм ээ Солонгос 60 онд ингээд байгуулад тогтоол. Тэгэхээр гэрүүлийн маргаан гэдэг бол иргэний хэрэгцээ маргааны нэг хэсэг боловч өөрөө нэлээд тийм онцлог маргаан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ нь гэрүүлийн гишүүдийн эрхийг хамгаалах, гэрүүлийг хамгаалах, гэрүүлийг доктортой байлгах, нэгсэндээ гэрүүлийг аврах тийм ээ. Салгаад ээж болохгүй туслаад байх. Энийг нь илүү жоохон одоо аврах чиглэлд нь юм ялцаа уснаа. Дээрээс нь хүүхдийн эрхийг хамгаалах. Тийм ээ онцлог харилцаанд байгаа. Монгол улсад бол гэрүүл хүүхдийн шүүх байгууллагатай шийдвэр гараад одоо хуулийн төслийн өрөөнд бол хэргийн арайлуудыг нь болтохтой. Хуучин иргэний үед байсан одоо иргэний хэрэг шүүхтийн хуулийн гэрүүлийн хэрэг маргаантай холбоотой маргаануудыг нь хууль дээр авч байгаа. Дээрээс нь өсвөр насны хүүхдийн үйлцэн гэмт хэрэг. За мөн өсвөр насны хүүхдийн үйлцэн зөрчлийн хэрэг. За магадгүй дээрээс нэмээд одоо гэрүүлийн хүчирхийллийн улмаас тийм ээ гэрүүл цуслуулж байгаатай холбоотой энэ маргааныг бас мөн одоо гэрүүл хүүхдийн шүүхээр одоо нэгдсэн байдлаар шийтгэхээр ийм хариалыг нь авч байгаа. За энэ нь ач холбогдол нь бол мэдээ таны төрөний хэлснээр дагнсан шүүх гэдэг агуулгаараа зөвхөн эр маргаанаараа мэрэгсэн илүү одоо тийм ээ дараагийн төвчний шүүгчнэр бэлтгэдэж гарч ирэх илүү хэрэг маргаанд одоо үндэслэлтэй тодорхой хэрэгжтэй оролцох ийм зүйл болох нэ. Энэ болоор нэлээд бол чухал гэж байгаа. Нөгөө нэг юм нь манайх бол гэр бүл хүүхдийн шүүх гэж сонгоод дээрэс нь өсвөр насны хүүхдийн үйлцэн гэмт хэргийг авж байгаа буюу ийм нэгдсэн шүүхийн тогтолцоо бий болгохоор одоо болчихсон байна. Тэрсэндээ эрүүгийн хэрэг, иргэний болон гэрүүлийн хэргийг нэг шүүхтээр хариулуулж байгаа ийм онцлог. За энэ бол одоо дэлхийн нийтийн жишгээр бол нэгдсэн шүүхийн тогтолцоо гэж ярьдаг. Тэгээ эвгээр бол нэлээд онцлог болж байгаамаа гэж ойлгохтон. Тэгэхээр энэ шүүх ажилд ороод эхлэх юм бол бас иргэний хэргийн шүүхийн одоо ачааллууд нэлээд буурах тийм ээ шүүгчдийн. За тэгээд мэрэгсэн дансан шүүхийн шийдвэр чанаржах тийм ээ. За магадгүй гэрүүлийн одоо хэрэг гэрүүлийн туслалт бас буурахад чиглэх бас давуу тал нөгөө утгаараа илүү мэрэгжлийн түвшинчид гэрүүлийг илүү цуцлахаас илүүтэйгээр хамгаалах түвшинд явагдах харилцаануудыг бол бас нэлээд давуу байдлаар одоо онцлог байдлаар бас зохицуулж өгсөн. Таны ярианы дунд сая энэ гэр бүлийг аврах, цуцлалтыг, гэр бүл салалтыг бууруулах бас нэг энэ хоёр нь биш одоо энэ шүүхийн бас нэг зорилго юм гэж харагдаж байна л та тийм. Тэгэхээр энэ шүүх өөрөө одоо гэр бүл салалтаа одоо шийдэж өгөөч гэдээ очингууд ямар одоо арга механизм арга зүй ашиглаж энэ гэр бүлийг одоо хадгалж авч үлдэх ийм зохицуултууд орсон байгаа юм байна. Тэгээ одоо хүчин төгөлдөр хуулиар бол гэр бүл цуслуулах юм бол бид нар бүгд мэдж байгаа эвлэрүүлэн зуршлах процесс ингээ явагдах хэрэгтэй гэх. Тэгээ ингээд яг практик дээр бол энэ маань бас шүүхийн ерөнхий зүйлээс гарсан судалгаа энэ төрийг харахаар 80 орчим хувь нь бас амжилтгүй болоод байна. Тэгээ ерөөд одоо яг энэ шүүгч нартай туулсан шүүхийн практикийг ингээ харахаар ер нь бол гэр бүлээ цуслуулаад усур боллоо гэдээ орохоор шүүх бол эвлэрүүлэн зуршлын дараа хэргийг хүлээж аваад ер нь л болвол ингээд процесс нь гэдэг юм уу хийгдэж байгаа тэр хууль эрх зүйн орчин нь ерөнхийдөө ингээд тэр хэргийг шийддэг л ийм тогтолцоотой. Нэгт нь шийднэ гэдэг нь за ингээд тусалж байна л гэсэн үг байхгүй. Гэтэл энийг шийдэхгүй бас ингээд нөгөө онцлогуудыг хараад гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын тэр онцлог юмнуудыг харж байгаад бас ингээд одоо эвдрүүлчих шүүхийн шатандаа ч гэсэн эвдрүүлчих тэр гэр бүлийг авраад үлдэх хүүхдийн эрх шигийг хамгаалчих юм процессын тогтолцоог нь бол биелгэж өгөх хэрэгтэй гэж харагдаж байгаа юм. Тэгээ энэ шүүхийн гол онцлог нь тэр шинэ хуулийн төсөл дээр бас энийг илүү харсан зүйлүүд нь юу гэхээр шүүхийн шатандах эвдрүүлэн зурчлалын процессыг бас олчилж өгсөн. Тэгэхээр нэгсэндээ шүүхэд хэрэг маргаа үүсээд ирэхлээр шүүх шаардлагатай гэж үзвэл шүүхийн одоо хэрэг хэн шатлан ажиллагааныхаа явцад дахиад шүүхийн шатанд нь зөвлөл хуульчилж өгсөн. Эвдрүүлэн зурчлах ийм баг шүүгч өөрөө орно. За мөн ийм хөндлөнгийн одоо сэтгэл судлаач тийм үү ийм чиглэлийн хүмүүс бас орно. За мөн тэр салбарын яамны төлөөлөл бас ингээд ороод гэрүүл юуны юм. Эдгээр нийлж ягаад бас ахаад шаардлагатай гэж үзвэл. Тэгэхээр эн чинь нөгөө гэрээний маргааныг шийдэх гээд байгаа биш. Гэрүүлийн харилцааг дуусгаруулах гэж туслах гээд байгаа учраас үнийг нь ахаад нэг тодруулж үзнэ. Ийм процессыг бас нэмж өгч байгаа. Тэгээ энэ нь бас нөгөө гэрүүлээ авч үлдэхэд бас ахаад нэг манай шүүгчнэр зарим шүүгчнэр ярьдаг энэ хоёр ингээд буруу араа суучаад байгаа. Би энд өсөрхөд.
Уг нь бол эвдэрчээр харагдаад байгаа. Салах хэмжээний биш гэдэг ийм практик туршлагуудаас ингээд уулзалтууд байдаг ярьдаг байхгүй. Гэтэл шүүхийн процессд нь хэрэг нь ирчгээд тэрийг хийх боломжгүй болчихдог. Энийг ингээд хийж өгч байгаа. Энийг хийгээд ердийн иргэний иргэн маргаанаас өөр. Ахаад нэг юм нь болохоор гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч гэдэг ийм оронтой гишнээр шүүхийн бүтцэд гаргаж өгсөн. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээч. За. За энэ маань юу гэхээр тухайн гэр бүлийн одоо бүхий л эдийн засаг, хувийн эрхний эхнэр нөхрийн харилцаа энэ бүх нөхцөл байдлуудыг одоо шүүгчийн одоо шийдвэрээр судалж дүгнэлт гаргах. Одоо энэ дээр нөгөө сэтгэл зүйч боловсрал болон нийгмийн социологийн чиглэлийн мэргэжсэн юм хүмүүсийг одоо шүүхийн бүтцэд авч ажилуулад тэгээ шаардлагатай шүүгч үүн дээрээ авна. Энэ нь нэгсэндээ шүүх санаачлагаараа одоо иргэний юм аргааныг болвол талууд нотлох хоримтой өгөөд шүүгч тэргийн шинжлэн судлалын шийдвэр гаргадаг. Шүүх санаачлагаараа ерөнхийдөө процесс явагддаг. Гэр бүлийн шүүхтээр тусдан шүүхэд авчираад процессыг нь тусдан хийхлээр энэ шүүх санаачлагаараа энэ зүйлүүдийг хийх боломжийг нээж өгч байгаа. Тэгэхээр нэгсэндээ нөгөө хоёрын маань одоо хүүхдийн тэтгэлэг тогтоох, нөгөө гэр бүлийн хүчирхийлэл үлдээдэг юм уу хэдийх хөрөнгөтэй юм ер нь энэ гэр бүлийнх нь нөхцөл байдал амьдарч байгаа орчин бүх юмуд нь харилцаа намар байсан гэдгийг нь мэргэжлийн хүмүүс судлаад дүгнэлт гаргаад түүнийг нь шүүх харгалзаад шийдвэрээ гаргах. Энэ процессуудад нь илүү үндэслэлтэй болгож өгч байгаа. Тэгээ энийг шүүхийн эрх мэдэлд нь нэлээд өгснөөр ол энэ бас нөгөө миний түрүүний хэлээд байгаа гэр бүлийг аврах, ахад гэр бүлийн тусалсан ч гэсэн шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхд хин дээр үлдэх. Тийм ээ. Энийг гэхдээ бүх тохиолдолд ашиглана гэж юу? Хэрвээ хоёр тал хоёулаа одоо юу гэдэг чинь салах хүсэл, сонирхол, хүсэл зорилготой байхад нь шүртэл одоо энэ гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийг оруулаад үгүй таарэ боломжийн байна. Дахиад нэг үз гэж шүүгчтэй хэлнэ гэсэн үг. Яг энэ чинь нөгөө нөхцөлийн шинжээч нэг гэр бүлийг салахгүй тул гэдэг юм уу, цуслуулахгүй тул хийхээс илүүтэйгээр энэ хоёрыг нь яагаад салах гэдэг. Салснараа хөрөнгийг нь хэрхэн яаж зохицуулж хуваарлах юм. Энэ дотор хүүхдийн эрхийг нь хэрхэн яаж хамгаалах юм гэдэг шийдвэр гаргахад илүү бодиттой байлгах. Бодиттой байлгах. За магадгүй энэ процессуудын явцад нөгөө шүүхийн сатандах илрүүлэн нөхцөлийн процессаас давхар хэрэгж яваад эхэлнэ. Тэгэхээр энэ хүмүүсийн нөгөө сэтгэл санааны байдалууд ч өөрчлөгдөх боломжтой. Боломжтой. Нөгөө сэтгэл зүйчнэр ороод тэр багтж ажиллаад ингээд яваад шүүх санаачлагаараа аль болох нөгөө бүхэл талаас нь шинжилэн судлах гэдэг. Тэгэхээр тэр эрх нь одоо шүүхэд одоо өгөөд шүүх нь тухайн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хин нэгний буруутай гэхээс илүүтэй бодит байдлыг өөрсдийн санаачлагаар шүүх өөрийн санаачлагаар судлан тогтоосноороо энэ гэр бүлийн аль нэг маргаан дээр бас зөв шийдвэр гаргах ийм нөхцөл байл. Энэ нь нэгсэндээ ердийн иргэний шүүхийн процессоос шал өөр юм аа. Шүүх гэхээс илүүтэйгээр бодит байдлыг тогтоож энэ гэр бүлийн харилцаагаа бас илүү ойлгомжтой болгох тийм ээ. Ийм зорилготой. Зөвхөн тэр гэр бүлийн одоо төсөлттэй холбоотой. За энэ гэр бүл хүүхдийн шүүхийн бас нэг асуудал нь та нар хэлсэн энэ гэр бүлийн хүчирхийллээс улмаас одоо салж байгаа тохиолдолд одоо энэ асуудлыг бас давхар шийднэ гэж. Тэгэхээр энэ дээр бол сүүлийн нэг одоо нийгмийн сэртгийл гэсэн нэг жишээ байна л да тийм ээ. Хэд хэдэн жишээ бол сүүлийн үед бол гарч ирсэн. Тэрний юу гэхээр яг энэ гэр бүлийн хүчирхийллийн улмаас шалтгааныг дурдаад салъя гэж байхад нь нөгөө заавал автоматар гэдэг шиг нөгөө 6 сар олгоцсон яг энэ үед нь нэмж хүчирхийлэх бүр цаашлаад амь насанд нь алдах хүртэл ийм жишээнүүд л гарч ирсэн. Тэгэхээр энийг одоо яг мэрэгжлийн шүүгчд нь одоо тэр нөхцөл байдлыг нь үнэлүүлээд өгөх үү эсвэл яг хуулинд нь бүр заагаад өгсөн ийм найруулга явж байгаа юу? Яг энэ чинь нөгөө тэр илрүүлэн зүйлсээр орохгүй байх тохиолдлууд дээр уг нь тэр гэр бүлийн хүчирхийлэлтэй бол заавал орох шаардлагагүй гэдэг үг нь бий. Тэгээ тэр бол яг нөгөө нэг тодорхой кейс ярихаас илүүтэйгээр энэ хэрэгжүүлэх явцын асуудал болов гэж би бол хараад байгаа. Нэгэнд бол одоо гэр бүлийн хүчирхийлэлд хүртэж байгаа байгуул яг нөгөө практик дээр бас учирдаг зовлон нь нөгөө байнга хүчирхийлэгдэг байх гэж яриад байнга гэдгийг одоо хідээс дээш үү гэдэг үзэх юм. Нөгөө хууль хэрэглээ практик процесс дээр ингээд бас нэг юм одоо ойлголтын асуудлууд бас гардаг юм шиг байгаа юм. Гэтэ
Гэхдээ эн чинь бол ер нь бол тэр гэрүүлийн хүчирхийлэлтэй бол заавал одоо илрүүлэн зуршлах хугацаа олгодог. Тийм. Энэ бол тийм зүйл гарсан байх гэж харагдав. Тэгэхээр яг саний хэлдгээр яг нэг тусгаалсан шүүх гарахаар энэ дээр илүү мэдрэмжтэй юм шүүгчд болон одоо энэ багийг тусад нь бэлдэж ажиллах нэ. Тэгэхээр энэ саний миний энэ дурддаг жишээнүүд бол багс нь буурна гэж бол ойлгож байна. Тийм, тэгж харж болно. Хоёрдугаар тэр гэрүүлийн хүчирхийллээс ахаад нэг юм тэр гэрүүлийн хүчирхийллийн улмаас гэр бүл туслах өргөдөл өгж шүүхэд хандж байгаа бол тэрийг гэрүүлийн шүүх шийднэ гэж. Хариалыг бас ингэж тогтоно. Тэгэхээр нэгсэндээ яг олон улсын зарчим нэг гэр бүл нэг шүүх гэсэн нэг юм зарчим бас яригддаг юм лээ да маргааны орнууд. Тэгэхээр тэр нь одоо гэрүүлтэй холбоотой маргаануудыг нэг шүүхтээр ингээд цогцоор нь шийдээд явал илүү их мэдрэмжтэй мэрэгжлийн чиглэлээс гарах юм байна гэх. Гэхдээ мэдээ зарим нь бүгдийг нь бол оруулах боломжгүй л дээ. Энэ дээр бол яг оруулчаад байгаа юм. Хүүхдийн үлдсэн, нөрөөгөө хүүхдийн үлдсэн, өсвөр насны хүүхдийн үлдсэн гэм тэргийг бол бас энэ шүүхээр шийдэхээр хайрлаж байгаа. За ярьцлахаа эхний хэсгүүдээр гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга дээрээс нь үүнтэй холбоотойгоор байгуулагдах гэж байгаа. Өөр нь байгуулагдах ёстой байсан шүүхийн талаар ярьсан тийм ээ. Тэгэхээр одоо сүүлийн үед бас их олон тоо статистикууд гарч ирээд байна л да. Монгол улсын одоо нэг хүнд ногдох дундаж төрөлт бол асар хурдцтай буурч байна. За яг энэ дээр бол байгаль орчны нөхцөл бохирдолтой холбоотой, эрүүл мэндийн шалтгаантай холбоотой зүйлүүд байгаа баха. Гэхдээ нөгөө талдаа яхарахгүй эдийн засаг, татвар санхүү, орон сууц гэх мэтчлэн одоо хүний анхдагч хэрэгцээтэй холбоотой асуудлууд ч бас байгаа. Тэгэхээр үүдгээрийг тодорхой хэмжээнд шийдэх одоо Монголын хүн амыг тэлэх ийм бодлогын хүрээнд энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг боловсруулад гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас одоо төвшүүлж байгаа гэж бол ойлгож байгаа. Тэгэхээр яг энэ дээр одоо асуумарга хамгийн ихний зүйл нь гэр бүлийг татварын орчинд ямар дэмжлэгүүдийг энэ хуулиар дамжуулж оруулж байгаа вэ гэдэг талаас энэ чигээс үл яриаг эхлэв. Яг гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл энэ хууль юу н хэрэгтэй юу гэж. Миний хувьд бол хэрэгтэй байхаа гэж бодож байгаа. Хэрэгтэй хуулиа төрөлт буурж байгаа гэсэн тийм тоонууд маш их явдаг. Одоо 90-ад оны ихээр бол одоо 4 хүүхэд гэдэг байсан бол одоо 2 руу бууж байна. За 50 он гэхэд ер нь бол 1.5 руу буунаа. Тэгээ зөвхөн амтай орны хувьд бол нөгөө энэ төрөлт бол зайлшгүй чухал. Тийм ээ, нөгөө ажил хүчнээс ихсүүлдэ. За ингээд төрөлт буурах юм бол мэдээж насцж эхэлнэ. Тэр настай хүмүүсийн хувийн мэдээд ирэхэд эдийн засгт бас нэлээд дарамт очно гэдэг. Тэгээ аль ч орн, ямар ч улс орн үнийг бас дэмжиж юм тодорхой бодлогод явуулж байна гэдэг. Тэгээ тэний асууснаар бол асуусанчлан тэр татварын бодлого гэдэг 3-аас дээш одоо хүүхэдтэй хуулийн төслийг ингээ харахаар 3-аас дээш хүүхэдтэй болох юм бол одоо үндэсний баялагын сангийн дэмжлэгийг бас тэргүүн ээлжинд үзүүлэх боломжтой байна. За мөн хөдөлмөрийн 3 болон 3-аас дээш юм уу? 3-аас дээш гэвэл 3 ба түүнээс дээш гэж байгаа. Тийм 3 ба түүнээс дээш гэж одоо яасан байна. За мөн 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэрүүл өргөлгөөс эцэгхийн одоо цалин хөдөлмөрийн үсний орлогыг бол бас татвараас чөлөөлнө. Орлогын татвар. Хүний орлогын татвар. Тий. 10%-аас. Тий. Чөлөөлнө гэсэн. За мөн 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өргөхөд бол бас орон сууцтай томруулах зорилгоор хуучин байраа борлуулсан болвол тийм ээ тэр татвараас нь нэг удаа бас буцаа олголт олгоно гэдэг. Ингээд татвартай холбоотой ийм зохицуултуудыг бол оруулсан байсан. Энэ бол тэгтээ бас аль ч улс орнуудад ийм татварын бодлогоор дэмждэг тохиолдлууд байна. Жишээлх юм бол Европын улсуудад бол Францад бол хамгийн олон одоо төрөлттэй гэж яригддаг энэ цулаан сархад нэг гэр бүл 2 хүүхэдтэй байдаг. Тэгээд 2-оос дээш хүүхэдтэй бол бас ингээд татварын бас уян хатан бодлого. Тэгээд шатлаад явж байгаа. 2 буюу түүнээс дээш гэдэг ингээд шатлаад бас татварын хөнгөлөлт үзүүлээд явдаг ийм тогтолцоонууд бол байна. Тэгэхээр энэ магадгүй нөгөө төсөв дээрээ яаж буух юм, энийг хэрэгжүүлэхэд одоо манай улсын төсөв санхүү хэр байх юм. Гэхдээ энийг бол зөвхөн миний зүгээр харж байгаагаар нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлэх шаардлагатай болов гэж харсаад. Тэгэхэд тэрнээс нэг салбарын яам бол энэ том бодлогыг ингээ хэрэгжүүлээд явахад бас жоохон төсөв санхүү нэгдсэн бодлогын хувьд бол ямар болох вэ гэж. Төсвтөр нэлээд дарамт ирэхээр ярьжсэн. Бекерсэд би буруу санаагүй бол ингэж одоо татварын хөлтнөөс 700 гаруй тэрбум төгрөгийн бас асуудал яригдах нэ гэдгийг бол бас сонсч ирсэн. Тэгэхээр хэрэгжүүлэх арга нь бол зөв байна. Гол нь хэрэгжүүлэх одоо орчин
боломж хэр байх вэ гэдгийг нь бол бас харах хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр одоо цаасаа хэлээ 700 тэрбумын төсвийн дарамт гэлдэ тийм ээ. Яг энэ одоо энэ хуулийг хэрэгжүүлснээр үүсгэх нь жилдээ. Тэгэхээр энийг шийдвэрлэхийн тулд сая та хэлээ татвар ирсэн, орон сууц ирсэн. Магадгүй хүүхд хамгаалал гээд ярихаар хамгийн багадаа нэг 4 яамны эрхлэх асуудал. Мэдээж бас эрүүл мэнд орж иж байгаа бах тий. Тэгэхээр ингээр бараг ихэнх яамдууд орж ирэх хэрэгтэй болчихсон. Тэгэхээр энийг бусад улсуудад ер нь ямар механизмаар шийдсэн байд вэ? Шууд кабинетийн түвшинд авч явуулсан юм уу? Эсвэл тусдаа нэг институт үүсгэж явж гин үү? Би харин тэр 700 юу 300 гэдэг бас санахгүй байсан. Мэдээлэл байсан. Ямар ч юм байсан. Тэгэхээр яг таны асуулт яг одоо голыг болоод асуучаад байгаа. Энэ зөвхөн нэг яамны бодлогоор энэ гэрүүлийн хөгжлийг дэмжиж гэрүүлийн асуудалтаас хүн амынхаа өсөлтийг төрөлтийг дэмжих боломж байхгүй юм байна. Жишээлх юм бол одоо бүгд найрамд Солонгос улс бол төрөлт бол маш буурсан. Одоо 0.8 би буруу санааг бол ингэж байгаа. Тэгээ баг хүүхэдгүй гэрүүлээд. За гэтэл энэ бодлогыг энэ бас тэгэхээр нөгөө насжилт нь өндөр болоод төрөлт нь байхгүй болчихлоо яаж зохицуулж ийн гэхлээр тусгаалсан хууль гаргаад төрөлт болно одоо өндөр насжилтыг зохицуулахтай холбоотой тусгаалсан хууль гаргаад тэр хуулийн дээрээ бол энэ бодлогыг нөгөө нэгдсэн бодлогоор төрийн нэгдсэн бодлогоор зохицуулж байгаа. За нэгдсэн бодлогоор болохоор ерөнхийлөгчийн засаглалтаа орон учраас ерөнхийлөгчийн дэргэд үндэсний ийм зөвлөл муу хороо хэлбэрийг байгуулад тэр ороондоо бол энэ холбогдох салбарын яамдын сайднууд бол орчдөг. Тэгээ энэ хуулиар үүргэжүүлчихэж байгаа. Энэ хуулиараа тэр зөвлөлөө хороо гэдэг юм уу зөвлөлөө үүргэжүүлчихнэ. За тэгээ жил болгоны нөгөө төсөв дээр яг энэ хуульдаа заасан одоо татврын бодлого хөнгөлөлт энэ юмнуудыг хэрэгжүүлэхэд салбарын яамны төсвүүдийг энэ зөвлөлөөрөө үүргэжүүлээд энэ зөвлөл дээр нэгтгээ заавал тусгах юм нэгсэн тохиолдолд оролцож байгаа. Хоёрдугаар нөгөө гэр бүлтэй төсөв байгаа эсхийг нь шалгана. Тэгэхээр нэгсэндээ одоо ийм үндэсний хэмжээний юу гаргаж байж тогтолцоог бий болгож байж энэ хэрэгжин. За тэгээд 24 онд бас төрөлт нь нэмэгдсэн баг. Үр дүн нь. Солонгос бол энэ төрөлтөө бол алдсан. Тэгээд алдснаас хойш одоо сүүлийн 10 жилийн дотор энэ өсөөгөө эрчимтэй буурсаар байсан. Түүнийхээ дагуу хуулиа бас хоцорж гаргасан. Хизээ яг гарах үхээр манайх бол одоо яаралтай гарах хэрэгтэй гэж байна. Ягаад гэвэл Солонгос энэ дээр алдсан юм бэл. Оройтож гаргаад нэгэнт нөгөө гэр бүл төлөвлөлт хүүхэд гарахгүй гэдэг бодол нь иргэд болон эдийн засаг нийгэмд нь суудсан байхад энэ бодлогоо мянга гаргаад богино хугацаанд үүнийгээ одоо нөхөн сэргийх боломжгүй байсан. Тэгээ энийгээ энэ нэгдсэн тогтолцоогоор хагаад сүүлийн одоо 24 оны статистикээр бол нэмэгдсэн байсан. Тэгэхээр миний зүгээр энэ хууль гараад хэрэгжих хууль бол сайн байна. Одоо гарах ёстой, хэрэгжих ёстой. Гол нь энийг хэрэгжүүлэх бүтцээ нэгдсэн тогтолцоогоор манайд бол ерөнхий сайдын дэргэд ийм үндсэн хариуцсан ийм юу гаргаад тэгээд төсөв дээрээ заавал тусгаж хуулиараа үүргэжүүлдэг ийм нэгдсэн тогтолцоог бүрдүүлж иж явнаа гэж би бол харж байгаа. Гэтэл ялангуяа сүүлийн үеийн засгийн газрууд кабинетээс гарч байгаа шийдвэрийг харахаар тэгээ олон нийтийн санал бодлож гисэндээ бас тэр зүг рүү хандж байгаа шиг байна. Хэрэгтэй хэрэггүй үндэсний хороонуудыг цөөлнөг нөгөө даалгад шин хүлээж авч байгаа. Гэтэл яг үндэсний хэмжээний ийм цогц ийм асуудлуудыг шийдвэрлэхэд яа харахгүй үндэсний хэмжээний салбар дундын буюу одоо яамдуудын сайд нарыг оролцуулсан. Тэднийг нь өргөжүүлдэг үндэсний хэмжээний хороо зөвлөл заяа хүчнэрлэлмээ хамаагүй ийм тогтолцоо байж ижил энэгээр ажлууд явахгүй бол одоо яг үнийг хэлэхэд бол нэг сайд нь яг энийг хариуцаад явчих юм бол нөгөөдөл нь бол тоохгүй л ингээл явна шүү дээ тийм ээ. Яг Монголын өнөөдрийн засаглалын нөхцөл байдлыг бол харахаар тэгэхээр бас энэ дээр нэгэнт 700 юм уу эсвэл 300 тэрбумын одоо төсвийн тодорхой хэмжээний одоо ийм gap орон зай үүсгэхээр ийм асуудал яригдж байгаа тохиолдолд бүгдээр оролцох хэрэгтэй байна гэж ойлгож байна. За татвараас гадна орон сууцнаас гадна өөр ямар одоо урамшуулал гэх юм уу тийм одоо жишээ нь одоо бонус цуглуулах одоо нэг юу шиг л одоо хоёлаа ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр гэр бүл дээр өөр ямар одоо ийм дэмжлэгүүдийг үзүүлэхээр байгаа энэ хуулийн хүрээнд. Аа нөгөө одоо цэцэрлэгийн хүртээ хэмж. Тийм. Сургуулийн хүртээ хэмж. За тэгээд нөгөө эцэг нөгөө хөлбөрийн үйлдэнд бол бас зохицуулсан нөгөө зайнаас ажиллах тийм ээ. Заавал одоо очиод ажиллаад байхгүй. Энэ нөгөө за өнөөдөр бас өчрөл ерөнхийсээ төрийн албан агчдыг нэг өдөр одоо зайнаас ажиллуулнаа.
тийм ээ гэсэн ийм бас мэдээлэл хийж харагдсан. Энэ бол хөдөлмөрийн хуулинд бол байгаа шүү дээ тий. Тэгээ энийг яг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь нөгөө нэгдсэн тогтолцоогоор хэрэгжих гэдэг. Тэгэхээр одоо хөдөлмөрийн хуулинд бол энэ дээр гэр бүлийн ажил амьдралын тэнцвэрийг хангах зарчим дээр нь байгаа даа байхгүй. Ажил амьдралын тэнцвэрийг хангана гэдэг чинь эхнэр нөхөр хоёр хоёулаа нэг нь хүүхэд гаргаад явдаг, нөгөө өглөө гараад орой ирдэг, хизээдээ хүүхэд гаргах уу, ахаа дээрээс нөгөө цэцэрлэгийн хүртээ хэмжээнд ямар байх уу гэдэг. Агтал зарим улс орнууд нөгөө хүүхэд гаргах үйлчилгээг бас төвүүдийг төрөөс анхуужуулээд энэ асуудлаа шийдэж байна. Тэр болгон бас цэцэрлэгээ бариад чадахгүй ч гэсэн тий. Тэрийг нөгөө орон нутгийн төсвүүдээр нь ингээд хийгээд байгаа. Тэр нь үнэгүй байж болж байгаа. Тий. Тодорхой одоо гэр бүлүүдээ сонгож байгаа. Энэ нь байна. За тодорхой юмд нөгөө эцгийн чөлөө бах тийм ээ. Бас боломжтой шүү дээ. Нөгөө хүүхэд төрсний дараа эцэгт нь бол бас ингээд талантай чөлөө олгодог. Хүүхдээ харахад нь тусалж. Энэ нь нөгөө талдаа бас нөгөө хүүхдээ хамт өсгөлцөх үүрэг тэнцвэр байгаад. Энэ Европын орнууд ч гэсэн яг энийг бол зарчим болгож явдаг юм л. Эцгийн оролцоог хүүхэд өсгөхөд оролцуулна. Зайлшгүй. Тэг ковот өгнө. Тэр ковотаа заавал идэх ёстой. Ингэснээрээ нөгөө талдаа гэр бүл цуцлалт бас буурдаг. Нөгөө стресс нь багасна. Эхнэр нөхөр нэрээ туслаад байна. Нөгөө халуун тусаа уур амьсгал нь бий болно тийм ээ. Ингээд өнөөдөр хоёлаа бол нөгөө гэр бүлийн тухай, гэр бүлийн шүүхийн тухай ингээд тэгээд гэр бүлийг дэмжих гээд орохоор нөгөө гэр бүл цуцлалтаа чи энэ дэмжлэгүүд бас орж ирж байгаа. За мөн эрүүл мэндийн дэмжлэг тий бас байгаа гэж ойлгосон. За мөн нөгөө нийгэм сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх гэдэг юм уу тэр төвүүдээрээ дамжуулаад энэ ийм зүйлүүд. Гэхдээ яг нэг ингээ ярихаар нэг юм лоозингийн шинжтэй л хүлээж авцгаагаад байгаа. Уг нь гэхдээ яг ингээд хэрэгжүүлээд явбал бас үр дүн гардаг. Бид хэрэгжүүлэлтэн дээр хэрхэн яаж энийг илүү сайн үр дүнтэй болгох вэ гэдгийг нь миний зүгээр одоо гадаад улс орнуудын амжилттай болсон юмнууд биш дээ зөндөө бий. Эдгэрийг энэ хуулинд бол нэлээд сайн тусгасан байсан. За манай онцлогоо хийгээд бас нөгөө 3-аас дээш гэдэг хүүхдээр нь бас татварыг асуудал ярьж байгаа бол нөгөө цөөхөн хүн амтай газар чинь бол 1-2 гэж яригдана. Тэгээд 1-2 хүүхдтэй. Биднэрт бол одоохонд бас боломж. Тэгэхээр энийг нөгөө миний төрөний хэлснээр бол нэгэн тогтолцоогоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр хөдөлмөрийн хууль бол холбогдох хуулиудад энэ хууль тусгасан зүйлүүдийг өмнө нь бол зохицуулсан зүйлүүд бол давхардаад бий. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ? Одоо өнөөдөр жишээлбэл тэр учрал сайдын гаргасан шийдвэрийг яг биелүүлчмээр байгаа. Нэг хоног зайнаас буюу цахимаар ажиллана. Энийг яг ингээ хэрэгжүүлчихвэл нөгөө гэр бүлийн орчинд илүү их боломжтой. Хүүхдээ харч тийм ээ. Тусалчихна гэдэг. Тэр үнэхээр тэр Иранд бас дурдчлаа энэ сувилхуун эдийн засгийн тухай энэ сэдвийн дагуу ялангуяа манай гендерийн чиглэлээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын байгууллагуудын гаргасан судалгаагаар харахад энэ сувилхуун эдийн засаг энэ хөдөлмөрийн нөхцөл байдал өнөөдөр манай нийгэмд бол ерөөсөө төдийлөн бас анхаарал татахгүй байна. Хүмүүсийн нэг бас төдийлөн одоо ойшоож ойлгохгүй байна гэсэн одоо иймэрхүү асуудлуудыг бол дэвшүүлж бол гаргадаг. Тэгэхээр яг таны сэний хэлдгээр салалтын үед ч гэсэндээ тийм ээ нэгнийх нь орлого, цаг, хөдөлмөр нь үл хөдлөх хөрөнгөө авахд зарцуулагдаад байгаа бол одоо нөгөө гэр бүлийн гишүүний нөгөөх маань яг хүүхдүүдээ асран хамгаалах өдөр тутмынхаа одоо хэрэгцээг хангахад жишээ нэг одоо эд хөрөнгө цаг цалин хөлсөө зарцуулж байгаа жишээ нь энэ бол адилхан тооцогдох хэрэгтэй гэсэн зарчим бол хэрэгэд шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр тулгуурлаад дахиад нэг асуухад одоо Монголд нэг аавын 10 хоног гэдэг нэг асуулт байгаа. Нөгөө талд болохоор ээжүүд маань болохоор 2 жил жишээ нь тийм ээ сонголттойгоор декрет авах боломжтой байгаад идэг. Тэгвэл энэ шинжилсэн энэ хуулиудад эднийг одоо яаж илүү дэвшилтэд байдлаар зохицуулсан ийм зохицуулалтууд ийм шинэ одоо заалтууд байна уу? Та энэ дээр бас мэдээлэл үл. Яг нь гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулиндаа бол саяны ярьсан зохицуултууд бол бусад хуулиудад бол биш дээ. Тэгээд ийм хамгааллын тухай хууль гэдэм үү, хөдөлмөрийн тухай хууль энэ дээр байгаа. Энэ дэрийгээ бол энэ хуулиар бас нэгтгэсэн харагдсан. Тийм. Тэгтээ яг хуу энийг яаж хэрэгжүүлэх үү гэдэг байна. Одоо тэр хилцүүлгэн дээр бас яригадаад байгаа байхгүй. Энийг тэр ажил болгогч нар төрийн байгуулагч хувийн секторийнхан маань энийг яаж хэрэгжүүлэх вэ төрийн бодлогоор. Тэгэхээр дахиад нөгөө нэгдсэн бодлогын тогтолцоо маань байх хэрэгтэй. Одоо жишээлбэл хүүхэд гаргаслаа гэхэд эцэгт нь заавал тэр одоо үеийн хугацааг нь идэлүүлэхээр одоо үүргэжүүлээд тэгээд түүнийг нь заавал тэр ажил болгогч нь одоо хийдэг байх механизмыг нь одоо
тэр нэгдсэн бодлогоор зах зээл хийж өгөхгүй болвол эрхтэн орчныг нь бол бүрдүүлсэн. Одоо хөдөлмөрийн тухай хууль чинь бол шинжлэгдээд нэлээд одоо сайн зах зээлтүүд орсон. Үүнийг одоо хэрхэн яаж хэрэгжүүлэх үү гэдэг зовлон нь бол байгаад байгаа. Энийг яг хөө зүгээр нөгөө салбарын яам маань гэрүүлийг хөгжлийг дэмжих гэсэн ийм тусгаалсан хууль гаргаад энэ дээрээ нэгтгэхэд за үүнийгээ одоо нөгөө яг хэрэгжүүлэх процессоо одоо хэрэгжүүлэхдээ хэрхэн яаж арга хэмжээнүүд авах уу гэдэг нь одоо нөгөө хэрэгцсэний дараа л харагдах байх тийм ээ. Би бол тэгж харж байгаа тийм. Гол өмнө энэ дээр тэр нэг орон сууцны дэмжлэг, татврын дэмжлэг гэдгүүдийг нэлээд сайн дотгох шинээр оруулж ирсэн байна л гэж харж байгаа. За нэгэнт тантай бас гэр бүлийн тухай хууль болон эдгээртэй холбоотой цогц асуудлуудыг ярьж байгаагийнх бас нэг асуухгүй байж болохгүй бас нэг хэд хэдэн асуултууд байна. За энэ нь юу гэхээр миний хувьд Монголд байгаа цөөнхийн бүлэг гэж яригддаг. Бэлгийн цөөнхч гэж яригддаг тийм ээ. Монголын LGBT төв гэдэг ч юм уу бусад олон улсын байгууллагууд ч байна. Гендерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр байгууллагууд маань юу ярьдаг вэхээр цөөнхийн эрхийн тухай асуудлуудыг бол байнга хөндөж тавьсаар харуул ирсэн. Монгол улс ч гэсэндээ сүүлийн жилүүдэд харьцангуй бас энэ чиглэлээр олон нийтийн хандлага ойлголт ч гэсэн нэмэгдэхийн хэрэг бол ингээ явж байгаа. Энэ хуулийн төсөл гарч ирснээр бас нэг ярих хэвээр нэг асуудал яг энэ болчихдог. Одоо чинь энэ хууль дээр гэр бүлийн тухай хууль дээр одоо ижил хүйстэд хоорондоо нийгмийн гишүүд хоорондоо одоо гэрэлтэй батлуулах одоо энэ боломжуудыг нээж өгсөн байгаа юу? Энэ тал дээр ер нь хэрвээ байгаагүй бол та бас таны хувь хүний санал бодлыг бас энэ тал дээр сонсомоор байна л да. Тийм ч үндсүүлийн зарчим байгаа тийм ээ. Нэг ихнэр нэг нөхөртэй байх. Одоо яг энэ үндслээр энэнийхээ дагуу бол мэдээж гэрүүлээ байлан дээр бол улсад одоо нэг ихнэр нэг нөхөртэй буюу эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн дурын үндсэн дээр одоо гэрэлсэн дэм бэлгэлүүл тэрнийг одоо улсын бүртгүүлсэнийг одоо гэрлэлт гинэ. Тэгэхээр энэ агуулгаараа харах юм бол одоо тэр бэлгийн цонх тийм ээ энэ хүмүүс бол одоо хууль ёсны дагуу гэрүүл болох боломж бол байхгүй. Тэгээ энэ тэгэхээр бид нар хэрвээ ийм асуудал хэрэг хүндхээр яригдвал одоо үндсүүлийн өөрчлөлт рүү орох шаардлага гарна. Тэгэхээр би одоо яасан яг зөв бурууг одоо хувийнхаа хувьд бол илэрхийлэхэд бас жоохон тиймхэн байна. Одоо үндсүүлийн хүрээнд заашгүй. Тэгээ бид чинь бас их тийм цөөхөн хамтай. Онцлог байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энэ бол маш эмзэг асуудал. Мэдээж нөгөө талаар бол бэлгийн чиг хандлага одоо тэр бүх зүйлийг болвол одоо хуулиар хүндэтгдэг. Улам гадуурах ёсгүй тийм ээ. Гэхдээ зүгээр гэрүүл бол. Мөн магадгүй нэг ийм асуудал байгаа нөгөө ихнэр нөхөр хоёр одоо эмэгтэй эрэгтэй хоёр гэрүүл болоод гэрүүлийн одоо улсын бүртгэлээд хуулийн ихнэр нөхөр хоёр болж амьдарч явах хугацаанд хин нэг нь хүмүүсээс илүү байх бай гэж. Тэгээ энэ нэгсэндээ эрэгтэй хүн маань эмэгтэй болчихлоор энэ хуулийнхаа зарчим юмнахаа дагуу бол гэрүүлийн харилцаа дуусгар болно. Бүртгэлээс хасагдана гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо өчнөд үлдээр үйлчж байгаа хуулийн орчим шинэ хуулийн төслийн одоо үзэл баримтлал яг энэ хэмдээл байна. Тэгж ойлгож байна. За бид бүгдийн урилгыг хүлээн авч одоо сүүлийн одоо энэ хаврын чуулганаар хэлэлцэх гэж байгаа. За гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн хариулга, хүний дагсан шүүхийн асуудал, за нэгэсэндээ хөтөлбөрийн чанартай тийм ээ гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгч манай үзэгчдийн мэдлэгийг бас хэлсэн байх гэж би итгэж байна. Танд урилга хүлээн авч манай төлөвлөлт хүлцээс авдалтай маш баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлгийг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Нийгэм, улс төр, эдийн засаг, цаг үеийн тулгамдсан асуудал, олонний анхаарал татсан чухал үйл явдлууд, түүнийг дорсон сэтгүүл. Бид чухал үйл явдлын эздийг тэмдэгч, харин тэдний байр суурийг тодорхой мэддэг. Тэдний үзэл санаа, үйл хэрэг та бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ бүхнийг хар хайрцаг нөхөрлөөс хар хайрцаг